Сайн байцгаана уу хүүхдүүдээ 12 дугаар сарын 2-ны өдрийн математикийн даалгаврын бодолт хариуг танилцуулъя. 1-р ажил илэрхийлэл утгах юм байна. Энэ илэрхийлэл маань 6 үйлдэлээр үзэгджээ. 1-р үйлдэл нь 741-ийг 25 дөржүүлсэн байна. 2-р үйлдэл нь 25-ыг 641 дөржүүлсэн байна. 3-р үйлдэл нь 345-ыг 5 хуваасан байна. Тэгээ гарсан хариуг нь 61-ээр үржүүлжээ. 5-р үйлдэл нь эхний хоёр үржүүрийн хооронд нэмсэн байна. 6-р үйлдэл нь гарсан хариун дээр нь 4-р үйлдэлийн хариуг нэмсэн байна. Ингээд илэрхийлэл минь 38759 гарчээ. 2-р ажил 20400 гэсэн тоог 280084 ба 28-ын ногдураар багасгаарай гэж илэрхийлэл зохиож утгах юм байна. За багш нь илэрхийлэлээ ингэж зохиожээ. 20400-г 280084 ба 28-ын ногдураар багасгаарай гэсэн учраас ийм илэрхийлэл зохиосон маань эхлээд ногдуур олох юм байна. За бодолт нь 10397 гарчээ. За 3-р ажил тэмцээнд оролцох 128 тамирчид байв. Тэдний 4-ний нэг нь гүйлтийн 30 тамирчин хөл бөмбөг, 34 тамирчин саксны тэмцээнд оролцсон. Үлдсэн тамирчид гар бөмбөгт оролцсон. Хэдэн тамирчин гар бөмбөгийн тэмцээнд орох вэ гэсэн байна. За бодлогынхаа өгүүлбэрийг сайн уншиж ойлгосон байх ёстой. Ингээд товч хичэглээ хийсэн байна. За тэмцээнд нийт 128 тамирчин оролцжээ. Гүйлтийн тэмцээнд энэ 128 тамирчны 4 хуваасны нэг нь оролцож. Хөл бөмбөгт 30 тамирчин оролцож. Сагсанд 34 тамирчин оролцож. Гар бөмбөгт хэдэн тамирчин оролцсон бэ гэдгийг олох юм байна. За бодлтын танилцуулъя. За гүйлтийн тэмцээнд хэдэн тамирчин оролцсон бэ гэдгийг хамгийн түрүүнд олох ёстой. Тэгээ бүх тамирчны 4 хуваасны 1 гэсэн учраас 128 тамирчныгаа 4-тэй хуваасан байна. Ингээ 32 гарч 32-ыг 1-ээр үржүүлсэн байна. За 32. Ингээ гүйлтийн тэмцээнд 32 тамирчин оролцжээ. За хөл бөмбөгт 30 тамирчин, сагсанд 34 тамирчин, гүйлтийн тэмцээнд 32 тамирчин оролцсон гэсэн учраас энэ гурван мэдэгдэж байгаа тамирчтай хооронд нэмчих юм байна. 96 тамирчин оролцож. Тэгэхээр үлдсэн нь гар бөмбөгт оролцсон байх гэдэг. Тэгвэл нийт 120 тамирчнаасаа дээрх 96 тамирчныг гасгаад 32 тамирчин үлдэж байна. Энэ 32 тамирчин бол гар бөмбөгийн тэмцээнд оролцжээ. 4-р ажил тэгштгэл бодох юм байна. Эмийг үрждэг нь 18, үржих нь 36. Тэнцүү 2592 гэсэн тэгштгэл. За эм тоог 18-ийн үржвэрийг 36-гаар үржүүлэхэд 2592 гарсан байна. Тэгвэл эм тоо ба 18-ийн үржвэрийг олохын тулд 2592-ыг 36-д хуваажээ. Эм тоо ба 18-ийн үржвэр 72 гарч. Одоо эм тоогоо олно. Эм тоог олоход 72-ыг 18-д хувааж. Эм тоон 4 гарчээ. За тэгштэглээ шалгаад бодоод үзсэн байна. За 5-р ажил. Нэртэй тооны үйлдэл. За энэ нэртэй тооны үйлдэл нь 4 үйлдэлээр бодогджээ. За 1-дүгээрт нь хуваах үйлдэлээ хийсэн байна. За хуваах үйлдэлээ хийхин тулд багш нь 71 тооныгоо килограмм болгосон байна. За 1 тоннд 1000 кг байдаг. Тэгвэл 71 тоннд 71000 кг байна. 71000 кг дээр 50 кг-аа нэмээд 71050. 71050-ыг 35-д хуваахад 2030 кг гэж гарчээ. За дараагийн үйлдэл нь үржих үйлдэл нь хийсэн байна. За 1 центнерт 100 кг байдаг. Тэгвэл 5 центнерт 500 кг. 500 кг дээр 4 кг-ыг нэмээд 504 кг болгосон байна. За 504 кг-ыг 14-өөр үржүүлэхэд 7056 кг гарчээ. За дараа нь хасах үйлдэлээ хийсэн байна. Бас 99 тонн 26 кг-ыг багш нь килограмм руу шилжүүлсэн байна. 1 тоннд 1000 кг, 99 тоннд 99000 кг. Тэрэн дээр 26 кг-ыг нэмэхэд 99026. За 99026 кг-аасаа 2030-ыг хассан байна. Ингээ 96996 кг гарчээ. За 96996 кг дээрээ 7056 кг-ыг нэмэхэд 104
1052 кг гарчээ. За энийг тоонд шилжүүлэх юм бол 104 тонн 52 кг гэж гарах нэ. За 6 дугаар ажил. Хасах 7-оос их ба хасах 1-ээс бага байх тоонуудыг бичээрэй гэж. За энэ тоон шулуун дээрээсээ хараад биччихнэ. Хасах 7-оос их тоонууд нь хасах 6, хасах 5, хасах 4, хасах 3, хасах 2 байна. Хасах 1-ээс бага тоонууд эдгээр тоонууд бичигдэх нэ. За 7 дугаар ажил. Тасалгааны температур 9 хэмбэ. Хэрвээ 7 хэмээр буурсан бол хэдэн хэм болох вэ гэж. 9 хэм байж 7 хэмээр буурсан байна. Сэрүүхэн болсон байна гэсэн үг. За бас тоон шилгуун дээрээсээ 9 хэмээсээ оруудуулаад 7 хэм хүртэл нэг нэгээр хорогдуулаад тоолох юм бол 2 хэм дээр очиж байна. Өөрөөр хэлбэл 9 хэмээсээ 7 хэмээг хасахад